хүн бид хүмүүс. Радио шинжилгээ 107.5 нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан би хүн бид хүмүүс нэвтрүүлэг бусдад нөлөөлөх урлагийг түгээж байна. Анхаарлаа хандуулно. Сайн бацхан өрхөн мөндөд сонсогчдоо шин долгион 107.5 радио хүлэг сайхна миний би та бүхэндээ би хүн бид хүмүүс нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг өргөн барихад бэлэн болоод байна. Бид энэ хүн нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран хийдэг байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш, удирдгын ухааны докторант Даш Цэрмагш маань хүрэлцэн ирсэн байна. За, юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сайхнадаа ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр бид өмнөх нэвтрүүлгээр менежментийн шинжлэх ухааны чиг үүрэг за түүн дотроо задраад зохион байгуулалтын талаар сонсогчдод ярьж сонирхуулсан байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид хоёр зохион байгуулалтаа өргөжлүүлж ярихаар болсон байгаа тий. Зохион байгуулалт маань нийгэмд одоо залуучууд маань хэрэгтэй юм бэ? Зохион байгуулалттай байснаар бид нар нийгэмд хэрхэн байр суурь эзэлэх юм бэ? Энэ тал дээр та бас. За баярлалаа сайхнаа. Зохион байгуулалтын удирдлагын тухай ойлголт бол ерөөсөө хувь хүний амжилтанд хүрэх чиглэлийг тодорхойлж байдаг гол хүчин зүйл. Тэгэхээр монголчууд бидний одоо ойлголтоор бол тийм ээ зохион байгуулалт гэдэг бол нөгөө түрүүчийн бидний хичээл дээр ярьдаг хувцаар нухтаж ухаанаар нь үднэ гэдэг ойлголтоос эхэлнэ гэж ярьсан шүү дээ тийм. Тэгээ үүн дээр би одоо нэмэт хэлэхэд амжилтанд хүрье гэж тэмүүлж байгаа бүхий л залуус болон хувь хүмүүс байгууллагууд бол хамгийн гол хүчин зүйл болох зохион байгуулалтын дээр анхаарах хэрэгтэй. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр бүх хувь хүн байгууллага албан газар одоо бүхий л одоо бизнесийн болон бизнесийн бас байгууллагууд амжилтанд хүрэхийг хичээдэг. Тэр хичээж байгаа хүчин зүйл нь юугаар илэрдэг гэхээр төлөвлөгөө. Алзыг харсан бодлого, стратеги төлөвлөгөө гэдэг зүйлүүдээр илэрч идэг. Тэгвэл өөрөөр хэлбэл энгийнээр бол бид нар А цэгээс гараад Б цэгт хүрэх гэдэг ойлголтоо бид нар зорилго гэж ойлгох ёстой шүү дээ. Тэгэхээр бид нар Б цэгт хүрэхийн тулд одоо хичнээн төлөвлөгөө сайтай байгаа, хичнээн боловсон хүчин сайтай байгаа, тухайн одоо санхүү нөөц одоо бүх одоо мэдээллийн бус төрлийн бүх нөөцүүдийг зөв зохион байгуулж чадаагүй тохиолдолд. Тухайлбал юуг, хэн, хизээ, хэрхэн яаж хийх юм бэ? Юунд хүрэх гээд байгаа юм бэ гэдгээ зөв зохион байгуулж чадаагүй тохиолдолд бидний одоо хүсэл тэмдэглэл талаар бол. Тэгэхээр талаар болохгүй байханд бол бид нар зохион байгуулалтыг зөв гүйцэтгэх хэрэгтэй. За залуучуудын хувьд аваад үзэх юм бол зохион байгуулалт гэдэг ойлголтыг бол одоо юу гэмдэ онлын хувьд би 1 2 3 гэж детальчлаад баймааргүй л байна л да. Ер нь залуучууд зохион байгуулалтын талаар одоо хамгийн энгийн ойлгох ёстой зүйлийг би хэлж өгье гэж бодож байна. Нэгдүгээр ер нь залуучууд ер нь бол заавал хүнийг сонсож сурах ёстой. Хүнийг сонсож сурна гэмээн төвчээрдээ сонсож сурна гэмээ тухайн хүний санаа бодлыг юу хэлэх гээд байгааг нь ойлгож тэр одоо сонсож байх хугацаанд сонсогч итгээд бол өөрийнхөө бодлыг цэгцлэхийн боломжуудыг олгож өгдөг том зүйл. Тэгэхээр зөв сонсож чадсан зөв ойлгохыг хичээсэн тухайн сонссон зүйлдээ зөв оюун дүгнэлт хийж чадсан хүн бол тийм ээ амжилтын маш том алхмыг өөртөө хийж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сонсож сурна гэдэг бол залуу хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл. Одоо энийг бол анхнаас нь бид нар сургуулийн наснаас хүртэл сонсож сурах тухай ойлголт ярьдаг шүү дээ. Эцэгхүүд багш нар яриад идэг шүү дээ. Багангийн хүүхдүүдийг сонсож сурах хэрэгтэй, сууж сурах хэрэгтэй гэж ярьдаг. Тэгэхээр энэ зүйл маань одоо манай залуучуудад дутагдаад идэг. Яагаад гэдэг вэ гэхээр тэр хүн ямар сигнал өгөх гээд чамд ямар өнгө тооноор яриад байна вэ гэдгийг тийм ээ ойлгож сурах хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр сонсож сурна гэдэг бол хамгийн чухал зүйл. Нэгдүгээр. За дараагийнх нь ойлголт бол нэгд сонсоод сурцсан тохиолдолд бол тухайн суралцах хэрэгтэй. Тийм ээ? Хүмүүсээс суралц. Багш нараас суралц. Гадаа гудамжинд явж байгаа хүмүүсээс суралц. Өөрөөр хэлбэл ажиглаж суралцах хэрэгтэй. Би оюун одоо яг академик тал руу хэлээг байна л да. Практик талаас нь харахад бол хүмүүсээс суралцах хэрэгтэй. Энэ хүн яагаад надаас илүү байна? Би юугаараа дутуу байна? Энэ хүний юунд давуу байна? Тийм ээ. За энэ хүрэхийн тулд энэ хүн яаж хичээгээд байна вэ? Надад тэр хичээгээд байгаа тэр одоо хичээх төвчээр нь байна уу? Би энэ хүний хувьд хэм, энэ хүн миний хувьд хэм бэ? Би хаана явна гэсэн тийм ээ харьцуулсан, ажиглах, дүгнэх, тийм ээ суралцах гэдэг үйл явцыг зэрэгцүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр сайхнагийн асуудлаар бол залуучууд одоо энэ зохион байгуулалт хэрхэн хэрэгтэй вэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр залуучууд маань яг өөрийнхөө л зүтгээд байна. Энэ бол нэг талаас зөв асуудал. Чи өөрөө бие хүн учраас тийм ээ? Бие хүн учраас өөрийнхөө зүтгэх, өөрийнхөө тэмүүлэх, өөрийнхөө байх нь бол нэгснээс зөв зүйл боловч бид нар нийгмийн хүрээлэл дотор байгаа гэдэг.
байнга анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар яах нь залуу хүмүүс өөрөөсөө давуу гэсэн болгоныг ажиглал. Давуу гэсэн болгоноос суралц. Давуу гэсэн болгоныг яах нь харьцуул өөртөөгөө. Тэгээд өөр дээрээ дүгнэлт хий. Дүгнэлт хийгээд одоо нэг юм дүгнэлт хийсний дараа өөр чинь нэг тийм санаа гарлаа шүү дээ. Өөрийн чинь талаар тодорхой дүгнэлт буюу санаа гараад ирлээ. Энэ санаагаа хөвшүүлж нэг нь дүгнэлт хийчлээ. Харьцуулчлаа тий. Ингэсэн тохиолдолд өөрийнхөө санааг бүр одоо юу гэдэг байнгын хөвшмөл болгох хэрэгтэй. Тэгэхээр чинь зохион байгуулалт гэдэг зүйл чинь нийгмийн бүх төвшин одоо шатан дээр гарч ирж идэг зүйл тийм. Тэгэхээр чинь яг одоо энэ зохион байгуулалт за энэ нэгсэндээ төлөвшөл гэсэн үг шүү дээ чинь. Энэ төлөвшөлтийг яг ямар насны дээр нь хүнд илүү сургуул хүлээж авах чадвар нь илүү өндөр үү? Сэтгэл зүйн шинжилгээ ухаанд бол ерөөсөө төлөвшөлт бол хүүхэд 3 нас гэтэл төлөвшсөн байдаг гэж үздэг. Тэгэхээр чинь 3 наснаас нь эхлээл ерөөсөө тэр зохион байгуулалт гэдэг зүйлийг зааж сурах хэрэгтэй гэсэн үг. Ер нь 3 наснаас нь эхлээд ч биш бүр 3 нас гэхэд төлөвшсөн байдаг гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд эхийн хөвлөд байхаас нь эхлээд сурах хэрэгтэй гэдэг л дээ. За энэ болио гэхэд бол бид нар хүүхдээ гаргаснаас хойш л яах нь тэр хүүхдэд хэл дорох, хөл дорох те юм мэдрэх энэ бүх процесс болгонд л их хүн яах нь цэгцтэй, зөв харилцаагаар харилцдаг багс. Дор хаяж одоо хүүхдүүд ингээд юм хэлгий байж тээ. Тийм ээ болтра. Энэ бол их эцгийн буруу харилцаанаас үүсэж байгаа ш. Зөв одоо буруу үг хэллэгээ зөв зохион байгуулж чадаагүй гэсэн. Жишээлбэл хүүхдтэй яг нь гээгүүлэгч тод хэлбэрээр ярих хэрэгтэй. Хэлээ хазаж биш. Ингэснээр хүүхэд яг нь хэлд түргэн зөв ордог баг. Хүүхдтэй юу гэдгийг цаг хугацаанд одоо ахих тусамд нь үлгэрийг зөв ойлгомжтой, уран тодор уншиж өгдөг байх хэрэгтэй. Одоо баавгай бол баавгай болоод үнэг бол үнэг болоод тий дуграал энэ бүх таны мэдхүй мэдрэмжүүдийн их эцэг сэргээж явах хэрэгтэй. Хэлхээс гадна дүрслэг бас бий байна. Дүрслэг тэр бүх зохион байгуулалтын ойлголт орж байгаа. Тэгэхээр хаанаас эхлэх вэ гэж асууж байгаа учраас ингэж хэлж байна. Зүгээр ер нь бол зохион байгуулалтын ойлголт бол ерөөсөө хувь хүний нийгэмд эслэх байр суурийг зөв тодорхойлж чаддаг. Зөв тодорхойлуулж чаддаг. Нэг талаас тодорхойлж нөгөө талаас тодорхойлуулж байдаг. Ийм хүчин зүйл. Би мөн түрүүний хичээл дээр чивтер ярьжсэн шүү дээ. Тэ таныг дүгнэхэд маш амархан. Бичгийн хэлбэрээр чинь 2 секундын мэдрэмжийн тухай асуудал тий. Таны одоо анкетанд бүгсэн зургаар чинь гэдэг ингэ ярьжсэн тий. Таны хувцасад ороод ирэх чинь таны талаар бүх мэдээлэл. Энэ бол ерөөсөй ганцхан мөчөд хүнд үзэгдэх гэж байгаа үзэгдэл биш байхгүй. Тэр хүний насны туршид 18 нас хүртэл 20 нас хүртэл 25 30 40 нас хүртэл төлөвшсөн тэр хүний төлөвшөл ерөөсөй 2 секунд үнэлэгдэж байгаа ойлголтыг хэлж байгаа. Хувь хүнд одоо хувийн мессеж нь одоо гадны хүн дандаа илгээгдчихэд өөрхөн гадаад байдал дээр хэлж байгаа үг үйлдэл бүр тий. Ерөөсө тэгэхээр энэ зүйл дээр л бид нар маш их анхаарах хэрэгтэй. Бид нар хичнээн сайхан одоо боловсралтай болох гэж харагдах гэж жүжиглээ. Хичнээн одоо юу гэдэг онлын мэдлэгтэй болж харагдах гэж жүжиглээ тийм үү? Ямар нэгэн жүжигсэлтэн тоглолт хийгээд яах юм? Хувь хүний одоо юу гэдгийг нэрцэрмаа байдаг юм сайхан нагддаг чинь хувь хүн дотроос урган тэр хүмүүс шууд харагдаж байгаа. Жүжиглэлтийн цаадах бодит хүн бол байнга харагдаж байна. Тэгэхээр бид нар бодит хүнээ нийгэмд зөв үзэл бодол, зөв хандлага руу чиглүүлэн хүмүүжүүлж төлөвшүүлэх ёстой. Байнга тэгж хүмүүжүүл төлөвшүүлэхийн тулд та яах нь бусдыг сонсох хэрэгтэй. Бусдад өөрийгөө харьцуулах хэрэгтэй. Бусдыг одоо ажиглах хэрэгтэй. Тэгээ бусдад одоо оюун дүгнэлт хийж сурах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө тэр игнэнээс цаашлуулахын тулд ахиулах шаардлагатай. Хаана хүрэх гээд байгаа тэр хүсэл мөрөөдлөө тодорхойлоод яг юу хэрэгтэйгээ одоо цаг хугацаа болгонд зохион байгуулж хэсэгчлэн зохион байгуулах хэрэгтэй. Манайхан болохоор юу гэдэг гинт албан тушаалтаар очиж чинь гэдэг юм. Гинт карьер өндөрлөх төрчинч гэдэг юм уу те. Гинт одоо маш сайхан одоо гэр бүл зохиочинч гэдэг юм. Ийм ойлголттой шүү дээ. Гэтэл энэ маань бол буруу байхгүй. Энэ алхамаар хувь хүний өөртөө зөв зүйлийг төлөвшүүлсэн ойлголт нь ирээдүйн одоо 10 жилийн дараах байдаг юм 15 жилийн дараах байдаг юм. Таны амжилтыг тодорхойлж идэг үр нь байдаг. Тэгээ юу тарин түүнийг хурааж авах гэдэг ойлголт бол ерөөсөө зохион байгуулалтын хамгийн гол үг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр гинт юм ерөөсөө тэнгэрээс унаад бий болчихдоггүй. Тэгэхээр Цэрмагшайг зохион байгуулалтын дээр харилцаа гэдэг зүйлээ яг ямар чухал үүрэгтэй юм бэ? Энэ дээр яг харилцаагаа бид нар яг ямар байлгах хэрэгтэй вэ? Яаж одоо энэ зохион байгуулалтын дээр харилцаа гэдэг зүйлийг бид нар яаж ашиглах вэ? Түрүүчийн хичээлүүд дээр бид нар харилцааны талаар цогц авч үзсэн. Тэгэхээр харилцаа гэдэг ойлголт зохион байгуулалт гэдэг ойлголтын хэрэглэгдэх юм байхгүй. Хэрэглэгдэх юм. Өөрөөр хэлбэл бидний цаг хугацаа, орон зай бүхий л хүчин зүйлийг зохион байгуулахдаа бид нар хэл, бичгийн хэл, аман хэл, биеийн хэл, хэлэмж гэдэг ойлголтуудаар
зохион байгуулалтаа үйл явцад оруулж идэг. Өөрөөр хүмүүст харилцаагаа үүсгэж байдаг. Ойлгуулж идэг ийм хүчин зүйл. Тэгэхээр харилцаагүйгээр ямар ч үйл ажиллагаа явагдахгүй гэж нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт би түрүүчийн хичээл дээр харилцаа орц учраас одоо нэг зүйл хэлэх гээд байна л да. Өөрөөр удирдлагын одоо ухаан буюу удирдлагын ухааны философийн талаас нь аваад үзэх юм бол удирдлагын гүн ухааны талаас нь аваад үзвэл удирдагч удирдуулж байгаа хүмүүсээ буюу хүний нөөцийг үндсэнд нь хоёр өнцгөөс л хардаг. Өөрөөр хэлбэл ажилд хандах хандлагаар. Тэгэхээр ажилд хандах хандлагаар нь харахтаа энэ хүн ажилсгүй эсвэл залахгүй юу гэсэн үндсэн хоёр хандлагыг л харж байна. Өөрөөр хэлбэл одоо манайхаар бол ерөнхийдөө ажилсаг хүмүүс. Нэг хэсэг байгууллага нэг хэсэг хүмүүс нь ерөнхийдөө ажилсаг хүмүүс байдаг. Нөгөө нэг хэсэг нь ерөнхийдөө залхууфтар хүмүүс байдаг байх. Яг тэр нь яг юугаар ажиглах вэ? Ерөөсөө ажилд хандах хандлагаар өөрөөр хэлбэл ажил төрлийг гүйцэтгэж байгаа байдал, цаг хугацаа барьж байгаа байдал, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа байдал, тухайн үүрэг даалгаврын үр дүн гэдэг ойлголтоор нь хүмүүс маань удирдлагадаа нэгдүгээр тэгж харагддаг. Хоёрдугаарт бид нар эцэг ч гэсэн дүр хүүхдээ миний хүүхд сэтгэл зүйн талаас нь энэ миний хүү сангвиник юм байгаа. Миний хүү чи холерик темпераменттэй шүү дээ. Манай охин чинь меланхолик темпераменттэй. Гэх мэтлэнгээр ярьдгүй үстэй. Ярьдаггүй. Эцэг хүү хүүхдүүдэд юу гэдгүү? Миний хүү чих зөөлөнтэй шүү дээ гэл тэ. Эсвэл миний охин чи их ажилсаг юм байгаа гэдэг чинь. За манай энэ жоохон хатуу, чих хатуу юм байгаа ингэж ярьж байдаг шүү дээ. Энэ маань ажилд хандах хандлагаар нь ярьдаг. Тэгэхээр нийгэм бол хүмүүсийг юу гэж ханддаг вэ гэхээр хүмүүс сэтгэл зүйн тэр дөрвөн темперамент, ерөнхий дөрвөн темперамент тэр юус ярьдаггүй. Ерөөсөө тэр хүний ажилд хандах хандлагад нь л ярьдаг. Ажилсаг, ер нь ажилсаг хүмүүс. Яагаад тэр дөрвөн темпераментийг яг дуртаад байна? Яагаад дөрвөн темпераментийг дурдж байна гэхээр хүн чинь өөрөө ерөнхийдөө тэр дөрвөн темперамент бүх хүн төрлөختөй ангилагддаг шүү дээ. Тэгээ тэр дөрвөн темперамент биш үү? Меланхолик. Хүн ганцхан темпераменттэй байдаггүй. Хүн бүх темпераментэд оршдог. Бүх цаг хугацаанд оршдог. Одоо жишээлбэл би сангвиник темперамент юм баггүй гэсэн маа өөрөө. Гэтэл би заримдаа меланхолик темперамент руу шилждэг. Юу гэдэг холерик темперамент руу шилждэг. Байхгүй. Тэгэхээр өнөө усны төлөв байдал шиг хүн тухайн орон зай нөхцөл байдлуудад тохироо төлөв байдал руу шилжиж байдаг. Уул нөгөө хүний үндсэн темперамент гэж байна шүү дээ. Тэгээ үндсэн характер. Тэгээ үндсэн характер нь жишээлбэл тесрэмээ сангвиник илүү одоо юу гэсэн нээлттэй, чөлөөтэй, тэ ийм одоо түргэн хөдөлгөөнтэй иймэрхүү хүн байна шүү дээ. Гэтэл удирдлага бол тэр болгон манай сайхнаа чи сангвиник штэ гэж харахгүй. Манай сайхнаа бол ажилсаг гэж харж байгаа. Тэгэхээр энэ юунд дээр тулгуурлаад байна гэхээр энэ философийн X, Y гэсэн хоёр онол байдаг байхгүй. Тэгээ X онол нь өөрөө юу гэхээр ерөнхийдөө залхууфтар тий ерөнхийдөө жоохон хүмүүсээр юм хилүүлж ээж юм хийдэг. Түлхүүлж шаардуулж ээж юм хийдэг. Гэхдээ гараас нь юм гардаг. Гэхдээ заавал цагийн тулгадагч байдаг юм. Заавал ямар нэг юмд хавчигдаж давчиж ээж юм хийдэг. Ийм хүмүүс байдаг штэ. Тэр энэ үгээр хөвшил болгоцсон байдаг. Хөвшил болгоцсон. Явсараа хөвшил болгоцсон тий. Явсаар байгаа ч штэ ерөнхийдөө өөрийнх нь нэгдүгээр характер. Ерөнхийдөө залхууфтар хүмүүс. Ерөнхийдөө л назгайдуу ийм хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүсийг удирдлага яаж ажилуулах вэ? X темпераментны хүмүүсийг гэхээр иймэрхүү хүмүүсийг онлоор бол ташуурын онол гэж ярьдаг юм да. Тэгэхээр ерөнхийдөө жоохон албадлагын онолыг хэрэгэлдэг. Ташуурын буюу албадлагын онол. Тэгэхээр жоохон шахаж өгдөг. Тийм ээ. За энэ зүйлийг чи тэдэн сарын тэдний өдөр хийсэн байх ёстой. Цаг хугацаагаар, цалин мөнгөөр, одоо юу гэдгийг карьераар тэр хүний одоо боломжит нөхцлүүдээр бид нар яхан шахаж өгдөг. Тэр шахаж өгж байгаа хэлбэр нь жишээлбэл хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам багц шүү дээ. Тийм ээ, номчлол гэдэг стандартууд байхгүй. Хүмүүсийг шахаж өгч тодорхой төвшөнд. Нөгөө тэгэхээр ингэсэн тохиолдолд нөгөө хүнээс байгууллагын зүгээс хүсэж байгаа бүтээмжүүд тодорхой төвшөнд гардаг. Тэгхгүйгээр хүний зүй ёсны үндсэн харилцаа буюу одоо энгийн харилцаан дээр байгаад байгаа нөгөө хүмүүсээс ч яах нь бүтээмж гарахгүй байгаа. X темперамент хүмүүс. Бүтээмж гарахгүй. Улам назгай байдал үргэлжилж эхэлж байгаа. Тэгэхээр назгай байдал үргэлжлэх нэхэр нөгөө үнш нөгөө ерөнхийдөө энэ X темпераментны хүмүүсүүд ерөнхийдөө залхууфтар гэхээр зохион байгуулалтнуудаа хүмүүс байдаг. Харьцангуй зохион байгуулалтнуудаа. Итгэл даах хуйц биш ийм хүмүүс. Тэгэхээр ийм хүмүүсийг байгууллага өөрөө сургаж авахын тулд яах вэ? Өөрийнх нь байгууллагын гортог дотор буюу дүрм журамдаа бариад тэр хүнийг шахаж өгч байгаа. Тэгээ шахсан тохиолдолд та яах нь вэ? Хөдөлмөрийн хөлснийдээ дүүцхүүс хэмжээний бүтээмжийг тэр хүнээс авах боломжийг олгож байгаа нэг талаас. Нөгөө талаас эцэг эгч гэсэн иймэрхүү хүүхдүүдэд бол тодорхой албадлагын хэлбэрүүдийг хэрэгжилж байгаа. За миний хүү гэрээ цэвэрлсэн байж байгаарай. Тийм ээ? Хичээлээ хийсэн байгаарай. Хийгээгүй тохиолдолд одоо ээжний хүүхдийн кино гэж үзүүлэхгүй шүү гэдэг юм уу те? Иймэрхүү. Шууд зодно гэдэг бол буруу ойлголт л доо. Тэг буруу ойлголт. Гэхдээ Монгол хүний буюу Монгол хүүхдүүдтэй харилцаа бас ялгаатай шүү. Тэгээ миний бодлоор л ингүүл ингийн шүү гэдэг харилцаа их буруу юм шиг байна. Уул нь бол буруу. Чи дэрийг хийчих юм бол чамд тэдэнд өргөөгүй шүү. Мөн чи хийчих юм бол тийм авч. Мөнгө өгнө гэдэг бол бүр буруусан. Тэгэхээр энэ дээр ингэх гэж байгаа юм л да. Би бас түрүүчийн
дээр өөртөө чи ярьжсэн санагдаа авчлаа. Хүүхдэд ухамсарлуулах хэрэгтэй байна. Энэ зүйлийг хийснээр миний хүүд ийм л зүйл үр дүнд гарна шүү дээ гэдгийг л ухамсарлуулах хэрэгтэй. Гэхдээ энэ удаан хугацаанд ойлголт. Ер нь бол хүнд тодорхой түвшинд нөлөөлнө. Би менежментийн ухаан бол нөлөөлөх шинжлэх ухаан гэсэн шүү дээ. Нөлөөлнө гэдэг бол богино хугацааны зүйл биш аахгүй. Маш удаан хугацааны төвчээртэй үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилсэн тэр харилцаан дээр үүсдэг ойлголт нөлөөлөл гэдэг бол. За харин нөгөө талаас нь X гэж буюу одоо залхууфтар хүмүүс байгаа юм чи. Ажилсаг хүмүүс байгаа ч Y ч гэлээ. Тэгэхээр Y хэв маягийн хүмүүс бол ерөнхийдөө ажилсаг чих зөөлөнтэй гэж бидний энгийнээр ярьж байгаа. Хүнийг одоо хэлсэн хэлээгүй л тухайн зүйлийг гүйцэтгэждэг. Ухамсарлагдсан төлөвшсөн, харьцангуй төлөвшсөн хүмүүс. Тэгэхээр ийм хүмүүст байгуулгын удирдлага ямар хандлагаар хандах вэ? Урамшуулах хандлага барих хэрэгтэй. Урамшууллын хандлага. Түрүүн бол бид нар халбадлахын хандлагыг барьж байсан. Тэгвэл одоо бид нар урамшуулах. Тэгэхээр хүн сэтгэлийн амьтан байхгүй. Тэгэхээр бид нар материалын байдлаар мөнгө болон бусад зүйлээр урамшуулахаас гадна өдөр тутмын захирал, дурдлагууд бие биендээ харилцах, захирал ажилтнуудаа харилцах, найз нөхөд бие биентэйгээ харилцах, урамшууллын үг гэлэг маш чухал байдаг. Чи өнөөдөр маш сайхан харагдаж байна. Өнөөдөр чи ямар сайн хийгээвэ энэ ажлыг. Үгүй би бүр чамайг хараад баярлчлаа шүү дээ, тэ. Үнэхээр баярлж байна. Өнөөдөр та нар одоо юу гэдэг сайхнахаар бахарх хэрэгтэй. Энэ үг нэр том юм. Эцэгхийн хувьд бол яах нь вэ? Ээж нь хүүгээр үнэхээр баярлалаа. Өнөөдөр ээж нь хүүгийнхаа хуралд суугаад ирсэн. Ямар их бахарх вэ ээж нь хүүгээрээ. Тийм энэ үнэн сэтгэлийн чин сэтгэлийн үг харилцаа гэдэг ойлголт бол урамшууллын хэлбэрийн маш чухал хэлбэр. Маш чухал ойлголт. Тэгэхээр манайх монголчууд ингэж би баярлалаа гэж хэлэх дурггүй. Би хайртай гэж хэлэх дурггүй гэдэг ч юм те. Энэ ойлголт байдаг. Ер нь эвгүй санагдаад идэх ч гэдэг юм. Гэтэл хүн өөрөө хэдийгээр бид нар монголчууд харцаараа ойлголцдог юм их ялан хүмүүс биш гэсэн сэтгхүйд давмгаалж байгаа ч гэлээ гэсэн одоогийн нийгэмд ялангуяа үннийг нь зөв хэлдэг, магтах ёстой үед нь магтдаг, саашаах ёстой үед нь саашаадаг, одоо болохгүй үед нь дүгнэлт хийдэг, өөрт нь шударгаар хэлдэг ийм ойлголт их чухал байгаа байхгүй. Зүгээр хий магтаал цаасан малгай гэдэг бол хүнийг одоо зүгээр л боршилж байгаа хэлбэр байхгүй. Тэгэхээр бид нар X хэлбэрийн хүмүүстэй яаж ажиллах вэ? Y хэлбэрийн хүмүүстэй хэрхэн ажиллах вэ гэдэг ойлголтыг эцэг их багш нар удирдах ажилтнууд ойлгодог байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар өөрсдийн төрлөх одоо уламжлалт арга барил шүү дээ. Уламжлалт сэтгэл зүйн арга барил, сэтгэл зүйн засал, ажил хийх хандлагууд байна. Энэ дээрээ нэмээд бид нар илүү илэн далангуй, илүү үнэнч, илүү шударга дүгнэлтүүд хийдэг хэрэгтэй. Хүүхдэд шударга дүгнэлт хүүхдэд ч бай. Ер нь хүнд шударга бус дүгнэлтүүд л хүнийг яах нь вэ? Ерөнхийдөө нөгөө X хүмүүсийн чинь Y хүмүүсийн чинь X болгочих гэдэг. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө ажилсаг чигч зөөлөнтэй гүгээл гэдэг хүмүүсийг те нөгөө шудраг бус магтаал, өөр хүмүүсийг магтчих магтаал, өөрийг нь дүгнэхгүй байгаа байдал хүлээлт үүсэт ирж шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн урамшууллын хүлээлт үүсэт ирдэг. Гэтэл нөгөө хүлээлт нь байхгүй болоод ирэх хэрэг яах вэ гэхээр урам хугач эхэлж ш. Нөгөө ууц нь хураад эхэлж ш. Тэгээд ирэнгүүтээ 100 яар шиг те ер нь би хийсэн ч ялаа хийгээгүй ч ялаа гэсэн бас ийм хэлбэр ажиглагддаг шүү. Тэгэхээр энэ их чухал. За өнөөдөр нэвтрүүлэг маань өвгөр өндөрлөж байна. Бид энэ нөхөн нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран хийдэг байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш, удирдлагын ухааны докторант Даш Цэрмагш маань хүрэлцэн ирж биднэрт маш сайхан зөвлөгөөнүүдийг өглөө. Танд маш их баярлалаа. За ингээд дараагийн нэвтрүүлгээрээ тавтаа цаг уулзцгаая. Баяртай ирэх хүмүүндээ сонсогчдоо. Баяртай. Радио FM 107.5 нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг